тогтоолын төсөл дээр таны саналыг ярилцъя. Отхон бодлоо их санал хэлье. Нэг хоёр. За та бүхэндээ энэ өдөр мэндийг хүргэе. За энэ хэлж байгаа асуудалтай холбогдуулаад оруулж ирж байгаа саналыг дэмжиж байгаа. За тэгтээ хувь төлөөлөгчийн зүгээс 3 санал байна. За хэсгийн ахлагчд гэдэг бол төр үйлчлэгээ анх шатанд үзүүлдэг. За бидний одоо хамгийн гол цэг дээр ажиллаж байгаа ийм ажилтай албаагчд байдаг. Тэгээ би бол хэсгийн ахлагчдыг анх одоо 3 жилийн өмнө чуулган дээр хэлж лээсэн. Төрийн үйлчлэгээний ангилд оруулаад өгөөч л гэж байгаа. Төрийн үйлчлэгээний. Бид нар одоо хөдөлмөрийн хуулиараа төрийн үйлчлэгээний нэгтлэн, жолооч, үйлчлэгч, жижүүр, манаач гэд ингээд яг явж байгаа. Яг энтэйг адилхан төрийн үйлчлэгээний шаталд оруулж өгөөч л гэдэг асуудлыг ярьж байгаа. Тэгээ сая төрхөө төлөөлөгч бас энэ асуудлыг хөндөж байна. Улаанбаатарын хэмжээнд нийт 204 хорооны 1910 хэсгийн ахлагч байна. За бид нар сарын 1.2 саяар тооцоод нэг сард нэг 484 сая төгрөг. За жилдээ нэг 4.8 тэрбум төгрөгийн зардал байна. Тэр цаашдаа төрийн үйлчлэгээний албаагч болох талаас нь за манай нийслэлийн засаг даргын хамгийн газар энийг судлаач. Бид нар 2025 онд хэсгийн ахлагчийн урамшууллын зардал 25.1 тэрбум төгрөг баталсан байна. 25.1 тэрбум төгрөг. Тэгэхээр цаашдаа энэ одоо тооцоололоор төрийн үйлчлэгээний албаагч болох талаас нь хууль эрх зүйн хүнд одоо судалж үзээч гэж нэгдүгээр санал. За хоёрдугаарт хэсгийн ахлагчдын нийгмийн баталгаа байгаа. Ажлынх нийгэм баталгаа. За хороон дээр бол хэсгийн ахлагчдын хийхгүй ажил гэж нэг ширхэж байхгүй. Халамжийн судалгаа, за тамийн газрын судалгаа, газрын судалгаа, за дээрэс нь одоо нөгөө хүүхдүүдийн судалгаа, олон улсын байгууллагын судалгаа гэдгээрээс хэсгийн ахлагчдыг ер нь ажилуулахгүй салбар нэгж гэж байхгүй. За тэгээд төвийн 6 дүүрэг төр бол агарын бохирдолтой үед л одоо айл унраар явах, судалгаа хийх гэдэг ингээд ийм их ажлууд байдаг учраас нь хэсгийн ахлагчтай нийгмийн баталгааг шийдвэрлэх тал дээрээс онцгой анхаарах хэрэгтэй байна. За сая мегамар төлөөлөгчийн гаргаж байгаа тэр саналыг бол хувь төлөөлөгч дэмжиж байна. Тэмдэглэлээр үүрэг олгоод энэ чиглэл дээр одоо баяр дарга бас иргэдийн хурлаасаа хэсгийн ахлагчдын нийгэм баталгаа хангах тал дээр. Гэхдээ бид нар адилхан багш нар төрийн үйлчлэгээгээл тодорхой одоо секторуудад байрны урьдчилгаа, тодорхой одоо ипотекийн зээлийг бид нар хөнгөлөлтийн өнөр өгч байгаа шүү дээ. Яагаад бид нар энэ нийслэл Улаанбаатарын хэмжээнд ажиллаж байгаа 1910 хэсгийн ахлагчдаас жилдээ нэг 100 хэсгийн ахлагчийг орон байраар хангаж болохгүй гэж орон байраар дандаа өрх толгойлсон эмэгтэйчүүд байгаа. Тийм учраас энэ дээр бас одоо дараагийн нэг саналыг бас хэлье гэж бодож байна. За хамгийн сүүлд нь хэсгийн ахлагчдын цалин бас яг үе шаттай нэмэгдчихлээ. Анх 2006 онд 69 мянган төгрөг. За миний мэдх 21 мянган төгрөгч авч ирсэн юм тохиолдол бий хэсгийн ахлагчид. Одоо яг нөгөө инфляцийн түвшинтэй уялдуулаад хөдөлмөр өсний доод хэмжээ нэмэгдэж байгаа учраас жил болгон нэмэгдээд явж байна. Тэгэхээр энэ цалингийн хэмжээг үнэхээр одоо төрийн үйлчлэгээ биш юм а гэхэд бас арай интервалаар нэмж болохгүй юу гэж. Интервалаар 40 жил ажилласан хэсгийн ахлагчийг тэдэнд өрг гэдэг ч юм уу. Шатлалтай, интервалтай. Ингэж энэ хүмүүсийн бас нөгөө ажиллах урам зориг орно. Яг хэсгийн ахлагчдын нэг давуу тал нь ээлжийн амралтыг бас тооцдог болсон байлээ. Ээлжийн амралтыг. Тодорхой одоо хороон дээрээ зохицуултуудаа хийгээд хороодын засаг дарга нартайгаа ярилцаад ингээд хэсгийн ахлагч нар ээлжийн амралт аваад явдаг болсон. Тэгэхээр энэ шатлалтай цалин нэмэх энэ тал руу бас тамийн газраас судлуул яасан юм бэ гэсэн эдгээр 3 саналыг тодорхой 3 саналыг хэлж байна. За баярлалаа.